Хай, амралтын өдөр. Өглөөний цайндаа бэлэн кекс идчихээ. Сая яг бэлэн боо гэж хэлэх гээд. Тэгээд жоохон эвгүй сонсогдчих юм болоо гэж одоо борцог гэж хэлэх гэсэн чи яаж чад борцог биш. Яалтчгүй боо гэж хотлоо за кекс. Өнөөдөр нэг муу мэдээтэй. Юу вэ гэхээр өчигдөр энэ байрны эзэн хөрлөө залгасан гэсэн тэгээд хэлэхдээ манайх энэ байраа зархаар болсон. Тэгэд энэ байрыг авч байгаа хүн өөрөө энэ чинь амьдрмаар байна гэтгсэн. Тийм болохоор ер нь ингэсгээд байрны гэрээ цуцлагдж байгаа шүү гэдгийгсэн гэсэн. Йоо ямар тэнэг. Хараач өгж буй юм болж иж энэ байрыг олж аваад тэгэд нүгөө дүнгээ сарал болж яхад ч юм. Тэгэд ч угаасаа би энэ байранд амар дуртай. Юм хийгээд аль хэдийн тогтцсон байхад ч юм. Тэгээ түрүү нэг байрны эзэн нөхрийг уртлын кофе шопта гараад уулзаад хүүгээд тэгээ нөхөр очсон чи харин хэлсэн гинэ. Угаасаа гэхдээ анх энэ байр руу нүгж орж ирэх чихэд байрны эзэн нөхрөөс асуусан гэсэн. Танах энэ байрыг худалдаж авах уу гэд. Тэгээд нөхөр үгүй бид нар ерөөсөө авахгүй. Ясан та нар зарах юм уу гэсэн чи үгүй яг бүр шийдэг байгаа. Гэхдээ зарж магадгүй гэхдээ зарлаа гэд одоо хөрөнгө оруулагч хүнд зарыг гэсэн бодолтой болохоор та нар хэдийгээр энэ байрыг түрээсэлсэн ч гэсэн хөрөнгө оруулагч чинь өөрөө амьдрахгүй зүгээр ингээд байрыг авчаад ингээд түрээслүүлээд идэх хүмүүсээ хэлдэг. Тийм болохоор та нарын гэрээнд ямар ч хамаагүй гэж тэгж хэлжсэн гэсэн. Тэнгүүдээ өнөөдөр хэлэхдээ болохоор тийм хөрөнгө оруулагч биш өөрийнхөө таньдаг танилынхаа танилд зарж байгаа юм гинэ. Тэгээд тэр нь болохоор өөртөө энэ байранд орж ирж амьдрахаар ярьсан. Тийм болохоор байрын чөлөөлөх шаардлагатай болчлоо гэж тэгсэн ёо. Тэгээд тэр байрны эзэн нөхөр хэлэхдээ бид нар бас яг ингээд гинт та нарыг хүнд байдалд оруулаад ингэж гэж юусоо бодоагүйсэн. Гэтэл яалтчгүй хөрөнгө оруулагч хүн орж ирэхгүй. Тэгээд танил маань ингээд авъя гэд ингэсэн болохоор инкээс үр аргагүй байдалд орчлоо. Бид нэр яг гэрээнийхээ дагуу яах ёстойгоо бүгдийг өөртөө хүлээн. Тэгээд шалтгаан нь болохоор охин нь одоо энэ жил 12-д төгсөж байгаа юм байна л да. Тэгээд нөө манай хүүгийн сургуульд ахлах сургуульд нь сурдаг гэсэн. Тэгчээд одоо энэ жил сургуулаа төгсөөд их сургууль руу ороод өөр хот руу яваад өгөх юм. Тэгээд их нэртэйгээ болохоор өөртөөхөө аавын гэрт одоо өөр хотод очиж цаашид амьдрий гэж бодож байгаа. Тийм болохоор Бээжин дэх энэ байраа үнэхээр өөртөө цаашид ингэж малч явж чадахгүй юм шиг байна. Тэгээд зарыг гэж бодож ирсэн. Тэгсэн чинь харин юм болчлоо. Тэгээд одоо угаасаа энэ манай энэ хавийн байрны үн унж байгаа болохоор та нарын ингэж гэрээгч дуусахтал хүлээгээд ингэж олон жил цаашид түрээслүүлж чадахгүй нэ. Тэгвэл бид нэр бүр илүү хохирох гээд байна. Тийм болохоор ойлгоод өгөөч гэд тэгсэн гэсэн. Тэгэд угаасаа өөртөө гайгүй хүмүүсээдэг болохоор тэгэд нөхөртөө орж бас нэг тэгэл эсэргүүцэж чадсангүй. Гэтэ угаасаа гэрэн дээр бол ер нь тийм залт орсон байсан. Нөгөө талаас хэрэг байраа зарах бол нэг сарын өмнө урьдчил мэдэгдэнэ. Тэгчээд гэрээ зөрчсөний төлбөргээд нэг сарын түрээсийн мөнгө одоо бид нарт өгнө гэсэн үг. Гэтэ энэ нөхцөл бол биднэрт бүр амар хатуу нөхцөл байгаа байхгүй юу? Ганцхан сарын түрээсийн мөнгө аваад яах юм? Бид нэр өөр байр болох гээд тэр түрээсийн мөнгийг дахиад зуучлагчдаа өгөөл ингээл таарч шít. Тэгэд бид нарт амар их ажлуудад ингээд гэрээгээ цуцлаад ингээд тийм тэнэг байдалд оруулаад. Тэгэд би угаасаа гэрээ энтрээ харсан л та тэгсэн чи ялцчгүй гэрээн дээр нэг тийм байр зарах талаар тийм нэмэлтүүд оруулчих. Эднэр одоо гинт шийдсэн гэж худлаа яриад байгаа юм шиг надад санагдсан. Яагаад гэвэл аль хэдийн гэрээн дээр хэрв зарах болвол гэдэг нөхцлүүд орсон байгааг нь бол эднэр бас бодолтой л байсан баг. Гэтэ яг хуулиндаа болохоор худалдан авах аль эсвэл худалдан борлуулах нь түрээслэх эрхийг зөрчихгүй гэдэг юм албатмал залт байд юм бэлээ. Тэр нь болохоор албатмал залт гэдэг нь болохоор ямар ч гэрээн дээрх утгуудаас илүү хүчтэй гэсэн үг. Мэдээж ингээд хуулийн тэр залт гэрээ хоёр зөрчилдсөн ч гэсэн хуулийн залтаараа явна гэдэг нэг тийм утга байд юм бэлээ. Тийм болохоор хэрв бид нар л үгүй та нарын энэ байраа зарах хэсэг чинь бид нар тамаагүй бид нар гэрээгээ дуусгана гэж хэлвэл уг нь биднэрийнхаар болохоор юм шиг санагдсан. Гэхдээ тэгэл гэрээ яг жилийн хугацаагаар л байгуулсан юм чинь тэгэл өсрөөл жилийн дараа гэх нөгөө талаас гэрээгээ үргэлжлүүлэхгүй гэвэл бид нар тэглүүчгүй тэгэл байрын сулж өгөхөөсөр харахгүй шүү дээ. Тийм чинь нэгэнт л судлах юм бол одоо нэг сарын мөнгө аваад тэгэд өөр байранд нэмсэн эртгэн төв хүнчүүлээс амрын болоо гэж бодсон. Гэхдээ угаасаа нэг сарын мөнгө гэж нөгөө талдаа хэлээгүй л дээ. Хэдээр гэрээн дээр юм байгаа ч гэсэн та нар биднэрт мэдсээр байж амар ингэж хуурсан юм шиг юм сонирн байдалд оруулчихжээ. Бид нарт амар их ажлын ачаал нэмсэн байна.
Тийм болохоор доор хаяж 3 сарын түрээсийн мөнгө өг гэд би угаасаа үг заагаад нөхөрт явуулсан. Тэгсэн чинь нөхөр бас тэр байрны эзэнтэй ингээл яриад тэр нь бас гайгүй ярьж чаддаг хүн наану цаана өгсөөр хагаад 2 сарын түрээсийн мөнгө авахар болсон. Тэгээд 2 сарын дундуур байраа чөлөөлж өгөх ёстой гэж ярьсан гэсэн. Тийм болохоор тэр хүртэл яхав энд ингэ байгаад. Гэтэ тэр үедээ болохоор бид нэр одоо ингэ байр олох ёстой шүү дээ тий. Тэр үед байрны эзэн өөрийнхөө таньдаг зуучлагчаар бид нарт туслуулж бидний санаанд нийцсэн байрыг олж өгнө гэж гэрээ хийгээд нөхөр ороод ирсэн. Гэхдээ тэгээд тэр нүнэн ч юм уу дөө тэгээд санаанд нийцсэн байр байхгүй л тэгэл хэцүү шүү дээ. Мэдээж тэгэл ингээл яриад ойлгоцчих юм уу юу шүүх цагдаа гэмээргүй байна. Гэхдээ тэгээд яалтчгүй бид нартай амар төвөг утсан. Анхнаасаа тэгэл энэ байрыг бид нарт үзүүлээгүйсэн бол бид нарт тэгэл яаж ижил өөр байранда ороод тогтсон. За муудал гэж бодоход бид нар өмнөхний өөрөө байраасаа нүгийгүү л авах байсан шүү дээ. Ямар бид нар байргүй байсан тийм хүнд нөхцөлд байсан хүмүүс байгаа ш. Яалтчгүй ямар төвөгтэй санагдчихээн. Дахиж нүүмээргүй байна ёо. Мэдгүй би тэгээд дараа нь дахиж ингэж байрмаар хаймааргүй байна. Тэгээд чинь байр үнэхээр юм доторх нь гайгүй цэвэрхэн. Тэгчээ түрээсийн хүн үнэнч боломжтой шүү дээ. Бид нар өмнө нь нэг үрэ байрыг 3 саяар түрээсэлжсэн бол энэ бол бараг ойролцоо 3 сая 200. Тэгэхээр чинь гайгүй байхгүй юу? Одоо тийм үнээр дахиж өөр байр боллоо юу? Мэдгүй одоо тэгвэл мөнгөндөө тааруулаад дахиад нэг үрэ байрна. Дахиад нөгөө шүүхтэлцэд муудсан эмхтэлгүй очт юм яа. Хотлаа. Тэрч бид нэр хүлийн зөвшөөрөхгүй бид нар ч тийш очихгүй. Хаа очиж би чинь тэгээд байрны олдцсныг санаа зовоод байхгүй мөнгөө л ярьчвал тэгээ болчдөг болохоор гайгүй. Тэгэд энэ байраа болохоор 800 сая төгрөг зарна гэд анх нөхөрт хэлжсэн гэсэн. Ер нь тийм үнэтэй байгаа шүү гэд. Гэтэ танилдаа миний бодлоор тэрний юм хурдаа авахаар ингээд гинт шийдсэн бол ер нь үнэ амар багасгсан баха. Бараг 700 сая мая болгосон болов. Ямар тэгэд хэдэд царч анги асуугаад хэлтэн ш. Гэтэ ер нь 700-аас 800 саяын хооронд зарагдсан баха. Тэгээд нөхөр болохоор зүгээрээ бид нэр бараг ашигтай шахуу ингэсгээд нүүжигийн гэж ойлгоод байгаа за. Надад бол ерөөсөө үгүй. Хин тэгээд нүүц зугаал. Яаж хаад одоо миний судалгааны ямар ачаалттай үе байгаа илээ тий. Мэдгүй надад түүхтэй байна. Тэнгүүтээ би нөгөө зуучлагч руугаа хэлсэн ч гэж яг өнөөдөр бүрийн нийтдээ би доошо дэлгүүр орох жоод яг таарчдаг ш лифтэнд. Тэгээд хүүе чиний олж өгсөн байр чи ингээд сарын дараа ингээд зарагдан энэ төр гэдэг чилээ ш. Чи ч одоо ямар хайшаа энэ төр гэдгсэн чи өө тийм уучлаарай би өстө мэдээгүй. Надад юусоо байрны эзнээс юу ч хэлээгүй ш. Зарна гэдэг ч одоо хүртэл хэлээгүй байна. Одоо яахын тэгээ хайшаа нөхөө байр олоод өгөх үү гэсэн. Йоо тэр өстө үнэн хуншгүй амтан за. Гэхдээ ер нь тэгээд бараг л тийм байсанд ч зүгээр ч юм шиг санагдсан бүр. Юмд амар юм хөнгөн ямар ч өнцгөлөө ингээд санаа зовлтгүй хувирч чаддаг. Тэр өстө үнэн бүтэхгүй юм та. Тэнгүүдээ за одоо би тэгвэл жинхэнэ гой байр олж өгье. Өмнөх шиг зуучлагчийн хөлсийг бас хямдхнаар тооцноо за. Чих шиг ёо. За бай.